1862 оны Жусан улс ган гачигт автаж ард иргэдэн ядарч цуцаж ноёд дээдсийн дарамт шахалт ихсжээ. Тариачин ард ачааны хүндийг үүрч байсан цаг хаа нэг тариачид хумгаа сэтгэлдээ ноёдын эсрэг бослог гаргадагч тэр дороо дарагдаж зарим нэг нь амиа алдаж зарим нэг нь зүхтэн дээрэмчин болдог байв. Киноны эхэнд жоллоо мужийн амбан захирагчийн 60 насны ой болж байгаагаар гарнаа. Сүр дүүлэнтэйгээр Жон Вонсон ноёны хүү Жон Сонгийн амбанд бэлэг өгдөг. Араас нь нэг хурган ноён болтой нөхөр амбанд дуран өгч гайхшруулдаг. Найр эд дундаа явхад нэгэн оршуулгын цуваа ордны өмнө яг зогслоо. Бүрлэгчийн боёнгуудаа төр цайлах боломж өгөөч гэж гуйна. Тэгээд ламбгоо ном хурж харин энэ хүдрэ биетэй нөхөр ноёны даамлаас энэ шүлгийг эцэг маань үлдээсэн юм. Би гэж бичиг үсэггүй амтан даамал таныг уншаад өгөөч гинэ. Нэгэд харсан чинь айгүй чухал ид байх шиг байна. Шууд амбандаа үзүүллээ. Өнөө хурган ноён хараад өнөө гайхалтай уран бүтээлээ чинь их хөв мөнгө гинэ. Тэгээд оршуулгын цувааныханд аар шаархан хоолгсон болоод энийг нь авахар боллоо. Гал догоонд нэг бүсгүй харин ууг юмд нэг нундаг хийгээд тэрийг ноёны хамгаалагчдад өгж байна. Бүгдээрээ нүд анилдаад ирэхээр нь хурууны үзүүрээрээ унгаан штэ. Цаанаас нь цэргүүд ирэхээр нь ном сумаа аваад аргалцгаж байна. Харин амбан хурган ноён хоёр амбаны өрөөрөө орсон оршуулгын цуваанд явж байсан өнөө багтаа нөхөр байна. Тэгсэн хурган ноёнч хурган ноён биш харин алдарт Чусог гэх овгийн гишүүн аж. Одоо нас Бэхки. Харин багтаа нөхөр өнөө овгийн толгой юмсанжээ. Түүнийг Барски. Тэгээд ноён бариад гарч ирээд явж байсан цэргүүд гараад ирлээ. Хөдөр бол ядах юмгүй цэргүүдийн учрыг олж байна. Цаанаас нь нэмээд нэг нөхөр орж ирээд тулдаж байна. Энэ нөхрийг одоо нас Тотгий. Ноёныг яллах болж хамаг гэм зэмийн дурдаа цаазаар авахар болно. Лам энэ үед амгалан нойрсох болтугай. Тэгээ цаазаар авлаа. Ноёны хураасан хамаг хүнс будааг ард олонд тарааж өгдөг. Нэг будаа холуу шидэгдээд нэг маанаг дуу нөхөр дээр яг унана. Эдгээр нөхдүүд ядарсан ардад тусалдаг кундо гэдэг бүлэг юм байна. Дүрс солигдож өнөө маанаг дуу нөхөр хідэн хүүхдүүдийн урд сууж байна. Одооноос түүнийг Төнөгийн. Төнгийн охин дүү нахыгаа нэг хатгаж зүзүүлээд цохиж зүзүүлээд манай ах 18 настай юм байж ийм хатуу биетэй. Та нар ч гэсэн тийм болмоор байвал энэ үрлийг ид зааяа гинэ. Тэгээд хариуд нь хүүхдүүдийн гэрээсээ хулгайлж ирсэн будааны явдагдал хатсан загас эдрийг авчиж байгаа юм. Ер нь бол саран даваадаж байгаа байхгүй юу? Төнгийн маань үндсэн ажил мах нэдлагч. Нэг нартай өдөр шулсан махаа ноён давиачж өгсөн тэр газар нь ажил явдал болж байна. Энэ ёслоод байгаа нөхрийг Жо Юн гэх бөгөөд Жо Вонсон төвшмөлийн том хүү. Эдэр залуу 21 наснда торгон зэгдгийн ахлах болсноос нь харвал түүнийг барах хүн байтугай адгуусч чусанд байхгүй. Гэхдээ түүний бага нас тэмч дардан байгаагүй. 7 хүртлээ эмсийн хүрээлэнд өссөн дээрээ нэг л өдөр эцэг нь том төвшмөл гэдгийг мэддэг. Үүнээс хойш эцэгтэйгээ амьдрах болсон дээрээ хойд ихийн царай харж амьдрнаа. Манай төвшмөл сайндаач жууныг гэртээ авчирсан юм биш. Гэрт нь удам залгах эргүү болохоор тэр. Гэхдээ хахар хойд их нь шүд зүүн нөхрөө өдөж хоргоож бие давхруулнаа. Тэгээд тэр нэг өдөр хүү төрсөн юм. Энэ цагаас энэ гэрдэх жууны байр сур ганхаж манай хүн гадуурхал ганцаардлыг мэдэрнэ. Бас өсөө хорсол атаархал тийм ээ. Нэг өдөр тэр унтаж байсан дүүгээ хороох гэж завдна. Энийг нь хойд их нь харж манай хүнийг хар бараан амьдрал эхэлсэн түүхтэй. Жууны ээжийг үүнд буруутгаж жанчиж алаад туслахынх нь хөлийг нугалнаа. Саяхан дүүний алах гэж оролддог тэр дүүг нь манай Кундогийн хэд амбан захирагчийн алавтуудтай хамт алаад хайчихсан юм байна лээ. Үүнийг сонссон их нь газар дээрээ тэнгэрт дэвшиж Жон Сово төшмөл өгсөн хүнээс ялгаагүй болжээ. Тэгээд Жон гэртээ эргэж ирж байгаа нь энэ юм. Ер нь бол эцгийнхээ орыг залгах боломж олдсон хэрэг. Харин манай Төөнөг маха тушаачхаад ганц сохор зоосоо өөртлөөд явах гэсэн Жооны туслах доглон чи уул зав байна наашрах өгнэ. Тэгээд Жоонтой хуулзууллаа. Ер нь одооноос түүнийг Чон гээ. Чон Төөнгийн ажлын талаар асууж гарлаа. Манай хүн ойр хавтаа бол номер 1 мал нийтэлдэг гар юм байна. Чон харин чи малаас өөр юм нийтэлж чадах уу гинэ. Дүр солигдож Төөнөг гэрлүүгээ баахан хоол хүнс төрцөн ирж байна. Ээж дүү хоёртойгоо цадтлаа иж аавн штэ. Орой болоход өвсөн доороос мөнгөн зоос гаргаж ирж байна. Үйл явдал буцаад өдрийн уулзалт руу шилжлээ. Уулын сүмд нэг юм байгаа. Чи түүнийг алгуулахад тусалж үзгэнэ. Чоно тэр юм талигач нөхрийнхөө араас залбирах ёстойч лам нарыг зугаацуулж байгаа. Малаас 7 өндөр хүн байхам. Нас барсан дүүгийнхээ их нарыг алуулах гээд байх шиг байна. Тэгээд шүн дунд Төөнөг сүм рүү нэвтрлээ. Ойртоо заазуураад алаах гэсэн чаддгүй. Удалгүй бүсгүй сэрчглээ. Тэгсэн бие давхар юм байна. Төөнөг тэр дараа гараад зүгтнаа. Нэг саваа гарч ирээд бүдрээд унчглаа. Өнөө лам байна шүү.
Төөнөг дайрах гэсэн лам саваанаас сэлмээ гаргаж ирээд өмдийн зүсчихлээ. Хөөхий. Тэгээд юу хийж яваа туучив гэсэн эр нөхрийнхөө нэрийг баасцсан юм өвхүүл таарна гэж тэнэгдэж байгаа зүгтлээ. Гэртээ ирэхэд доглон чи хүлээж байна. Хүн олох гэдэг чинь амархан идэв юм аа. Төшмлөөс уучлаарай. Гэт мөнгөн зоосыг буцааж өглөө. Доглон чи чоноос айгаад өнөө юм чин төөнгийг очиход байхгүй болцсон байна ноёнтон. Би түүнийг заавал олно гэдэг. Өдөөш манай төөнөг ээжтэй ер нь ууланд дээрэмчд бараадж амьдрий дөө. Үннээр яваад туулаа гүйцэхгүй юм байна гинэ. Энэ үед гаднаас баахан хүмүүс орж ирээд төөнөг болон түүний гэрийнхэн учиргүй зодоод эхэлж байгаа юм. Чон ер нь бол дүүгийнхээ эхнэрийг хороолгуулчаад манай төөнгийг цааш нь харуулах санаатай байсан байгаа байхгүй юу? Цаашаа хил ам тараахгүй тулд тийм ээ. Ээж дүү хоёрын зайлуул ухаан алдаад унтсан байгаа. Манай гурвыг хүлцэн цааш нь харуулах гээд бас нэг төөнөг шиг заа зур барьсан бүтлгүй нөхөр байгаа. Төөнөг энэ үед төрүүлж дайраад овоо ноцолдноо. Тэгсэн байшинд санаандгүй гал алдаж доглон чи тэр хэд гараад хаалгын бариа зогсчихж байгаа юм. Манай төөнөг хүлгээ тайлах гэсээр байтал гал авалзаад байшин норно. Өглөө болоход манай хүн яаж байгаад ч юм амьд үлдсэн байна. Харин ээж дүү хоёр нь амиа алдаж манай хүн тэр хоёрыгоо босоод ирэх болов гэж баахан харцсан. Тэгээд өшөөгөө авах гэж чон руу явна шүү дээ. Баахан цагаан хувцастай хүмүүс дундуур явсаар үүдэнд байсан боолуудаас алж цаашаа доглон чиг хөөгөөд орсон чон вайж байна. Шууд дайрлаа. Энэ үед чон тулааныхаа эрдмээс цухас харуулж сэвүүрээрээ манай хүнийг гөвшин. Олон дунд өнөө ламч нарийн хараад байж байна. Удалгүй түүнийг тамгийн газрынхан бариад яваад өглөө. Өнөө киноны ихэн далуулдаг амбангийн оронд шин хүн иржээ. Тэгээд хуйлаа дагаж мөрднөө. Төөнөг тэр мөрдлөг явуулна. Тэр танай дүүгийн ихнэр алга болсон энэ үеэр ингэж гарч ирнэ гэдэг бол тохиолдол яавч биш гэж байна. Чон харин нэг сав гаргаж ирээд та энийг юугаар дүүргүүлмээр байна гин. Алтуу эрдний чулуу юу? Харин ноён ханааж байгаад түүнийг цааш нь орооноо. Хар усан бороотой шөнөөр манай хүний хэдэн зэргүүд жалга руу авч явнаа. Хажуугаар нь өнөө ламчин талигач ноёны ихнэрийг аваад явж байна. Жалганы өмнө ирсэн баахан цогцос. Тэгтэл гэнэ араас нь харваад нэг цэргийг алчлаа. Эргээд харсан цаана нь 3 сүрлэн малгайтай хүмүүс зогсож байна. Манай Кондогийнхан байж. Хүдэр дайраад бүгдийг наргаад хайж байгаа юм чинь. Би харин толгойд нь угалсан хувинг аваад ноён чамд нэг боломж өгч байна. Одоо ажиллаа дуусгаад тэр эмийг хороох уу? Энэ жалга руу орох уу? Өөрөө шийдгэн. Манай хүн эргэлзэх юмгүй өөрийн ажлаа хий. Намайг энэ жалга руу хий. Би харин өгсөн ч тэр ноёноос ч өшөөгөө аавна гэж хэлээрэ. Манай хүн шалгалтанд нь тэнцчих шиг боллоо. Тэгээд өдөр ухаан алдуулах гэд ганц цогсон унахгүй аншгоог чинь дахиад цоглоо. Ширтээ ир баахан. Тэгээд өглөөнөө бусадтайгаа уулзаж байна. Энэ өнөө хор хийдэг амир эгчийг хорлоогүй. Өдөр очиод үснийг хатгуур харуулнаа. Цаанаас нь бих яг гаргаж ирж байснаа болчихлоо. Орлоо өгчвөл хоёуланд нь нүүр өгөхгүй. Ядаж ус мусанд ороож арай ичтэй эдэргээд. Удалгүй төөнөг сэрж шууд л ус руу тэмүүлэн. Лам ирээд манай хүний гинжиг таслаад хүний ёсоор аж төрмөр байвал босч үзгэнэ. Ингээд далаа тэнгисийг гаталж уулын замаар явсаар Гондогийнхан амьдардаг Чусоо говг дээр ирж байгаа юм. Чусоо говг хумхаа ноёд төшөмлөөс хамааралгүй амар тавин амьдардаг аж. Лам эртнээс л төөнгийг Кондод оруулах гээд ажиллаж байсан юм байна. Кондод хүссэн хүн нь элсчихдэггүй бөгөөд Кондогийн хэдэд бүгдээрэнд нь л шудраг бос зүйл тохиолдсон болол та. Бэг ихтэл төрийн албаны шалгалт өгсөн ч танил талгүй байсан бах. Орлоо өгч бол бууш тонсон байгаа юм. Харин өдөр татврын дарамтад орсон болов гэж таамаглаж байна. Хүн элсүүлэхдээ тэр хүнийхээ хэрхэн шийдвэр гаргаж байгаа жанжин шугам арга ухааныг нь хардаг ажээ. Тэгээд манай төөнөг тэрэнд нь ер нь бол тэмцсэн юм шиг байгаа. За ингээд манай хүн сур дуйлаантай Кондод илсэн штэ. Энэ үйл явдлаас хойш 2 жил өнгөрч уулын зам дээр татврын мөнгө атсан цэргүүд явж байна. Урд нь хэдэн 8 ачид алуулчихжээ. Нэг нь амтай голтой байна. Дээрэмчэд дайрсан. Тэд тийшээ явсан гэж зааж өгнө. Тэгээд мордо цэргүүд нь араас нь явж явган цэргүүд ачаагаа хараад үлдлээ. Тэгсэн өнөө 8 ач чинь зөв зүгээр босоод ирнэ. Манай хэд байж. Хөөе, босооч. Тэгсэн чи хөдөр бүр унтцсан байна. Цаанаас нь бас хүмүүс гарч ирсэн ээ. Даанаар даарлаа, бууцгаа. Модноос бас хүмүүс буугаад ирлээ. Цэргүүд бүр шок. Төөнөг яг бас урд нь унтаж байсан байна. Манай хүн үсээ аваад халзан болчихож зөвөн харагдаж байна шүү. Тэгээд нөмөргөө аваад 2 заазуураа гаргаж ирээд цэргүүдтэй үзнэ. Хөөхөн шоглоод алахгүй байна. Хорлоо өгч харин та нар зүгээр явчихаа. Эсвэл та нар биднэрт тусал гин. Цэргүүд шокноос одоо хүртэл гараагүй байх шиг байна. Хүдэр харин тусалгаад авахд тослол доо гэж цэргүүдийг зохиод тийм ээ. Би өнөөдөр харин усанд орчихсон. Төөнөг харин тэнд 2 цэргийн хөхлийг тайрах гэж байна. Та өнөө жири уулны төөнөг гихч үү?
Энэ 2 жилийн хугацаанд Төнөг бэлтгэл сургуульд хийж ламаас үг сонсож ухаан суужээ. Манай хүний өнгөрсөнд хийсэн зүйлс буруу хийгээд хүний амьд хүрнэ гэдэг уучлалшгүй. Хүнийг хармуу санаанаас нь ангижруулах эцсийн арга гинэ. Энэ хугацаанд чонын дүүгийн эхнэр төрж хүүтэй болж. Энэ нь чоны ирээдүйд муу шүү. Харин ээж нь дөргийн өндөрлөөр амиа алдсан юм байна. Юу ярьж байгаа төөрөд явчих. Тийм. Төнөг ноёд язгууртны хөхлийг тасалдгаараа тэдний зүрхэнд шар ус хуруулжээ. Энэ хугацаанд чонж бизнесийн карьераа хөөж нэлээд амжилтанд хүрсэн байдаг. Тэр амбантай хамтарсан буюу төрийн болон хувийн эвслийн хамтрал юм уу та. Ган ажигтай жил улсаас дэмжлэг болгож будаа тараана. Тэр нь зүгээрч будаа биш, элсээр аривжуулсан будаа. Дараа жил нь хүүтэй будаа буюу цэвэр будаа тариачтаас авнаа. Харин будаагаа эргүүлж өгч чадаагүй өрөнд орсон тариачдын нэрийг амбан чонд өгч. Чонд эдэнд сайхан будаа зээлээд гэрээ байгуулад гарын үсгийг авч байгаа нь. Бичиг үсэггүй муу тариачид маань юу гэж байгааг нь юу гэж ойлгох вэ? Тэрэн дээр нь зээлээ өгч чадахгүй бол боолоо болгож газрыг авнаа гэж байсан юм байна л та. Ингээд чон баахан боол газартай болсон байгаа юм. Санаатай. Энийг нь мэдээж Кондогийнхан зүгээр хараад суухгүй. Манай лам хажуугаар нь битэрж яваад энэ үржилгүй газар ногоо тарих хэрэггүй гэсэн яг оролдоод үзье гэж байна. Кондогийнхан өмнөгшгөө дайраад орж болгоч чон зевсгийн эрдмээрээ эдний хинээс ч илүү илээ. Төнөг харин ээж дүү хоёрын хөнөөс нь бодогдоод уураа барьж дэлэхгүй би яваад ирье. Би тэр навшийг алъя гинэ. Лам уураа барьж бусдыг аюулд бүү оруулаа гэж байгаа юм. Хөдөр харин ямар ууртай бацаан бэ гэд баг барьцалдаж авах нэ. Би энэ жил 20 өрсөн юм шүү. Тэгвэл би 22-тай заа юу навш минь. Манай хоёр жоохон хөгшин харагдаг л да. Тэр ч яг. Тэгээд барс тэднийг зогсоож түүнтэй тулдаг хэсгээр санал хураая гин. Бараг бүгдээрээ мэдээж дэмжнэ. Тэгээд тод зах дээр цэргүүдээс зүхтаж байгаад нэг бичгтэй цаасыг албаар үлдээчихлээ. Харин өдшин бэг хорлоо өгч хоёр зүсээ хувиргаад тамгын газараас явж байна. Бид энэ Кондогийн нэг хүнийг барьж ийм бичиг олсон. Хаврын өдөр шөнө тэнцдэг өдрийн өөрийн цолмон гих үеэр уулзцай гэжээ. Амба харин шууд өнөө тотийн үлдээсэн бичгийг харуулна. Яг ижилхэн бичиг байна. Өөрийн цолмон гэдэг нь Дана эндхийн ноён Жон Вонсогийн гэр. Тэд ээшээ дайрах гэж байгаа. Хаврын өдөр шөнө тэнцдэг өдөр гэхээр өнөөдрийг хэлж байгаа юм. Хэрвээ та хүн гаргаж өгч тоцлуул нийлж энэ нөхдүүдийг барьцгаая гинэ. Амбан уухаан тас тгийг ин шүү дээ. Тэгээд Жон Вонсо ноёнид очноо. Чон мэдээж байж байна. Тэгээд миний хамгаалагчид бүгд хуучин жанжид байсан. Санаа зовхгүй байна гин. Удалгүй тамгийн газрын цэргүүдэрлээ гэсэн манай хэд зүсээ ойлгочихж. Тэр дунд Төнөг л ганцаараа амар хараад байна. Сэлмээ нэг сугуулах гэснээ лам багшийнхаа сургаалыг санаад зогсоолоо. Чоныг хүмүүс агуулгыг хамгаалж тамгийн газрын цэргүүд ойр орчмыг харахаар болно. Шүн дунд доглон чи чонын өрөөнд орж ирснэ. Эзэнтэй тантай хүн уулзгаар ирлээ. Араас нь Төнөг шууд орж ирээд доглон чийг хороочихно. Тэгээд өгөөр өдөж гарнаа. Чоны алуулахыг хүссэн дүү гэж нэхнэр амьд байгаа. Тэгээд мэдээж үзэхэр болно. Төнөг зайгаа аваад болтос хийгээд үзээд яваад байна. Тэгэхгүй бол эвгүй нөхөр байна. Тэгээд тэр нэг хүүтэй сан ир болсон. Гэчээд гараа зүгтлаа. Чон мэдээж араас нь хөөн шүү дээ. Энэ хооронд Кондогийнхан гэрлүүн дайрч өнөө жанждын ороогоо дагуулгынх нь будааг иргэдэд тарааж өгнө. Тэр дундаас бас нэг өхөр буу авчихсан шүү дээ. Харин Жон Төнгийн араас хөөж угаад манд ороод алдчихлаа. Урд нь тамгийн газрын цэргийн дүрсгсэн манай хэд байна. Чон эргэн тойрныг ажиглаж байгаад бахарцсан морийг хараад дээрэмчд байжээ гэдгийг нэг юм ойлгоноо. Харин дээр нь харваачд онилж байна. Манан ихтэй болохоор чоныг харагдуугүй шууд харваарай гэж даалгажээ. Төнөг харсан даруйдаа сумаа тавилаа. Зөвхөн гар сэлмээр хаачгаж байна. Бусд нь ч харваад сумнуудаас айхтар бултаж үзүүлнэ. Тэгж байгаад хорлоо эгч рүү маань зөрүүлээд сум шидчихлээ. Унахт нь Төнөг аварч зөөлөн газардна. Тэгээд барс шууд дайрсан хөлийг нь гимтээчихлээ. Тэгээд жинхэнэ дийлдэхгүй сэлмийн эрдмээ харуулж нэг зэргийн мөрөн дээгүүр сэлмээгүүлгэж үзүүлнэ шүү дээ. Бүгдээрээ бараг алуулж Төнөг л үлдлээ. Том заазууртайгаа халз үзэж байгаад шаргатчихлаа. Энэ үед хорлоо эгч барс хоёр түүнийг хамгаалж барс бууж өгөө 3 тоолъё. Бараа сурагч нь харагдах ёсгүй шүү. Манай хүн хорлоог зүхтгээд байгаа бололтой. Хорлоо моринд Төнгийг ганцаглаад давхлаа. Барс харин овоо халахж тулднаа. Чон хав илүү тулаанч юм болохоор барс юм болсонгүй. Эргэн тойрон дээрэмчэд байхад эрхэм ноён та гэрээсээ гарах хэрэг байв уу?
Ингээд ард олны амьдралыг тэтгэж байсан Барс амь халдлаа. Орлоо ягч бус дээр очиод тэд яаралтай буцахаар болдог. Лам бэхэд төөнгийг аваад хийд рүү очиж имжлүүлээ. Би харин толгойлогчийн араас явлаа гэж байна. Очсон чинь арай өхөөгүй байна. Эргээд уулзъя, ханд минь. Цаад манангаас шулам гараад ирлээ гэсэн чинь чон байж. Манай ламыг барьчихсан шүү дээ. Харин будаа авсан иргэдийг будаага эргүүлээд өгөхийг шаардаж, үгүй бол хорооно гинэ. Тэгсэн тэр дундаас нэг золиг нь тэр ямар бүгдийг хараалт байна ш. Битгий өгөө. Ер нь бол бүгдийг хараачихгүй л баг шиг байна л да. Манай ламыг харин нилээн тамлаж гундогийн байршлыг асуудаг. Өгөхөөс мэдээж лам айхгүй шүү дээ. Тэгэхээр нь хідэн тариачид авчираад танай байршил хаана вэ гэснээр нэг тариачин хороочихлоо. Лам нар хамаг амтны тусын тулд гэдгүү илүү. Дараа нь 2 хүнийг, тэгсний дараа 4 хүнийг гэж мэдээрээ. Тэгээд нэмж хөнөөгöd байна. Лам маань аргагүй байдалд орчихлоо. Маргааш тариачдыг дүүжлээд доор нь будааг нь овоолчихж. Харин дөөнөг хийдэд эмчлэгдэж байна. Бусд нь тосгондоо эрзэн тайван сайхан өдөр болж байлаа. Орлоо ягч өнөө хүүг харж байна. Гэтэл галзуу магаараас орж ирж чонын цэргүүд дайрлаа. Манайхан нэлээд үзэж байна. Тэгсэн тоти ихнэрийг нүдэн дээр нь хороочихлоо. Тод уурлаад алж өгнөө. Тэндээс чон тулаанд орж иж байхыг хараад урдаас нь үсрэлттэй ороод даанч ялагдлаа. Газар унахад урд нь охин ихнэр хоёр нь хэвтэж байна. Өдөр дэрүүгээр төвөөж байсан чон ирээд ганц дайрнаа. Тэгээд хороох гэж байна. Тэрийг нь хорлоо өгч хараад морийг нь харваад унахчихлаа. Энэ үед чон өнөө хүүг харан шүү дээ. Хүү рүү явах гэсэн хүдэр зуураа тавьдаггүй. Тэгэхээр нь хороочихлоо. Тэгээд хүүг аваад дүүгийнхаа бөгжийг хараад дүүгийнх нь хүү гэдгийг мэднэ. Гартаа тэрж байгаа энэ хүү түүний ирээдүг занал хийлэх хувь тавилантай төрч. Төөнөг маань ингээд 2 дахь удаага хайртай хүмүүсээ алдлаа. Одоо бол өшөө авалт зайлшгүй. Нөгөө талд яамнаас ирсэн түшмэлтэй хэрэгтнүүдийг яах эхийг хэлэлцэж байна. Тэгтэл хүүг чонын аав мэдчихэж. Ер нь чон эцгийнхээ хувьд хинч биш, эсвэл эцгэн түүнд хинч биш мэт хандсан болохоор өнөөдрийн энэ мангас бүрлдэжээ. Чамайг гимсэн хураалангаас гаргадаг миний алдаа байсан юм. Боломж байсан бол өөрийн гараар боогоод алчихдаг байж. Чамайг дүүгийнхээ эхнэрийг алуулах гэж алуун орчин хөсөлсөн мэдээгүй гэж бодоо юу. Тэгсэн чон зөрүүлээд эцгээ боочхноо. Өглөө нь хорлоо өгч тэр эдийг олон түмний нүдэн дээр дүүжлэх гэж байна. Олон дунд бих хараад байж байна. Яг олс татах гэсэн зэрэгцээд тэрэг төрсөн төөнөг ороод ирлээ. Тэрэгэн дээр өнөө чоныхоо сулгаалсан үхэр буу байна. Цэргүүдийг буудаж гарan шүү дээ. 1-6 дээр худахтай бот хөдөж байгаа юм шиг л байна. Тэгээд бамбаатай цэргүүд гараад ирэхээр заазуураа аваад тулалдлаа. Заазуурдаа тань шүү дээ. Ард иргэд бослог гаргаад яамны шинэ хуучинтай нийлүүлж зодноо. Би харин хорлоо игчийг очиж авраад сүйд мэд. Сайн юм байгаа штэ. Тэгээд ард иргэдийг дагуулад чонын зүг хөдлөлөө. Чон харин эцгээ хөнөөжгсөн байна. Тэгээд хүүг аваад энэ тэгээд бурхны нэгөөсөл шавар дургасан бадамлын ухаа хэрэгөө. Удалгүй төөнөг ба тариаланчид ирж түүнийг бүсэлнэ. Чон шиир заагаад явцгаа гэж анхааруулна. Төөнөг харин юу гинэ гөлөгч нь чиний бардамнал чамайг авс руу чинь хөдлөн заа юу. За яах вэ? Наа тэнэг толгоогч нь биес чинь салгаад өгье. Яг цагаа тулахаар тариаланчид дайрч чадахгүй байна. Яаж чадах вүлээ? Тэгээд манай хоёр халз үзлээ. Нэг гартаа хүүг барьчихсан болохоор ер нь тэмцүү үзээд байна шүү. Модод цэцэглээд цэцэг нь хийсэд янзын чимэж байна. Гэцэг үзэж байгаад хулсан ойроо дагуулад орчихлоо. Хулсуудыг тастаад замыг хаагаад байна. Дахиад нэлээд үзэж байснаа хулснуудаар хөдөлгөөнийг хорчихжээ. Тэгээд төөнөг араас нь дарахад сэлмээ эргүүлээ цээжинд нь зоолоо. Яалтчгүй жосооны номер 1 юм. Төөнөг харин дахиж дайраад заазуураараа сэлмийн торгоогоод жижиг чинжаалаараа нөгөө талаас нь дайрч байна. Чинжаал яг хүү рүү чиглэж байна. Тэгэхээр нь хүүг доошлуулад өөрөө хоолоогоо зүсүүлчихлээ. Энэ үед араас нь тариаланчид дайраад чоныг нэг мөр хорооноо. Төөнөг уламжлалаараа хөхлийг авах гэж байгаад болчихлоо. Дайснаа хүндэлсэн хэрэг юм уу та. Ингээд ямар ч ихсэн 15 толгойд атгаалж 60 мангасыг яллаа. Үлдсэн хэд маань кундогоо өргөжлүүлж өөр олон хүн илсжээ. Би нэг матадах юм.
За манай үзэгчид нэг сав явуучих уу та тийм ээ.